Бид энэ яг зүгээр ингээд төр ороо хуралцсаар байгаад мэдээлэл сонссоор байгаад за энэ явцад нь бас засгийн газар ажлын хэсэг байгуулад бас тодорхой шуурхай ажиллах ийм одоо чиглэл гараад тэгээ талдаа л ажиллаж байна. Би одоо Тэмдэглэм сайдтай бас ханд нэг байна. Бид нэг монголчууд гэж аана. Гарцаа авах бид бүгдээр л нэг монголчууд. Гэхдээ яг энэ дээр бол бид нэг хамтын манлайлал үзүүлэх бол болохгүй мэн гэдэг талаас нь бүгдээр асуудал хандж байгаа. Хууль тогтоох одоо чинь нэрх бүхий байгууллагын хувьд бол энэ 2019 онд үндсэн хууль орсон одоо нэмэлт өөрчлөлтийн тэр одоо боломжийг л бид ашиглаж байгаа шүү дээ. 2019 онд бол энэ парламентын хэн шалгах тэр одоо чиг үүргийг илүү одоо шин төвшөнд аваачих зорилгоор энэ хэн шалгах төр хороо байгуулж одоо ажил хийдэг ийм боломжийн тэргээр тогтооцсон юм байна. Энэ бол тодорхой асуудал бид энд бол уг нь бол шууд англиас нь орчуулах юм бол мөрдөн шалгах одоо төр хороо шүү дээ. Яг мөрдөн шалгах гэдэг нь бол мэдээж хэрэг одоо цагдаагийн байгууллагаас үл ялгаатай. Тэгвэл тодорхой асуудлыг нарийн одоо бид хэн шалгаад мэдээллүүдээ аваад мэргэжлийн улсуудын зөвлөгөөн дээр тулгуурсан байдлаар тогтоол гаргадаг, дүгнэлт гаргадаг нэг ийм л зүйл юм байна. Тэгэхээр яг одоо энийг бол харин хэрэгжүүлдэг. Гэхдээ энэс өмнөхийг хэрэгжүүлэх одоо үүрэг нь бол угаасаа засгийн газарт байгаа. Бидний гарт бол 92 103 гэсэн одоо тогтоол байгаа юм. 103 дугаар тогтоолын бол нэгдэх заалт нь бол яг хэрэгжчихсэн. Бусд нь бол ингээ хэрэгжих явцтай явж байна гэдэг. Тэгэхээр энэ үднээс наваад бол одоо хамтын манлайлал дээр бид одоо баттаж өгсөхнэ гэдгийг бол таны одоо амнаас хариуцлагатай одоо сайдын амнаас сонсож байгаадаа бол бас талархалтай байна. Хоёр асуулт асуух гэдэг би зүгээр өнгөрсөн уулзалтуудаар бас тодорхой хариултууд авсан боловч таныг одоо ажлын хэсгийн гишүүний өөр бол асуу гэж бодож байна. Энэ оюутлог компани онтрогийн талбай руу нэвтрэлт хийсэн гэж байна. Тэгэхээр энэ нэвтрэлт хийсэн асуудлыг бол нэг талаар нь одоо шинэ захиргааны процесс нь зөв явцсан юм шиг шууд аваад эцэг шилжээгүй байдлыг харахаар зэрэг энэ чинь захиргааны процесс угаасаа алдаатай явцсан юм шиг нэг ийм зүйл байгаа. Энэ дээр ажлын хэсгээр 5 хүн ярьсан уу? Ямар ч одоо байр суурьтай байгаа вэ гэсэн. Хоёр дахь асуудал энэ би сая одоо буруу ойлгосон уу? Та бол угаасаа мэдээлэлтэй байгаа бах. Энэ хилцээрийн хүрээнд уг нь 103 дугаар тогтоол орчин бол энэ засаглалын асуудлыг нэргэж одоо харнагдсан байгаа шүү дээ. Энэ оюутлогоо төслийн туусд ирэх одоо манай засаглалын оролцоо энэ зүгээр оюутлогоо төслийн хүрээндхийн засаглалын асуудлыг цаашдаа эрх тэгш байх энэ зарчим дээр суурсан байдлаар сайжруулах чиглэлээр та бүхэн бас ярьж гэнэ үү? Энэ хилцээрт байгаа юу? Би сая бол одоо шинэ тэрийг сонсоогүй учраас зориуд асууж байна. Баярлалаа. За зөвхөн гишүүний асуултанд дамжин сайн хариулъя. Микрофон. За зөвхөн гишүүн бас их маш чухал асуулт асууж байна. За энэ онтро компани одоо харьяанд байгаа хоёр лицензийн талбайд бол бэлтгэл нэвтрэлт гэдэг зүйл хийгдсэн. За уулын ажлын төлөвлөгөөг нь одоо 2025 оны 1-р сард одоо батлаад өгсөн байна лээ. Тэгээ би бол тэрэнд эргэлзээтэй байгаа. Тэгээ тэрийг бас бид нэр энэ хэн шалгах хорон дээр ярих ёстой баг. За бэлтгэл нэвтрэлт гэдэг бол олборлолтын үйл ажиллагаа биш. За манай ажлын хэсэг дээр энэ асуудал бол яригдсан. Хэр хэмжээний хөдөр одоо байгаа юу? Эсвэл одоо ямар хэмжээний зүйлүүд одоо тэр нэвтэрч бэлтгэл нэвтрэлтийн ажлууд хийж ингэж судалгаа шинжилгээ хийсэн байна уу гэдгийг одоо хэмжилт хийгээд тооц гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн явж байгаа. Тооцоо нь гарч ирнэ хийгдэнэ. Тэнд олборлолт явагдахгүй ийм хэмжээтэй байгаа. Хайгуул бол алерт хийгдцээ. За засаглалтай холбоотой асуудал бол бид нэр 103-ийн хүрээнд ярьж байгаа. Оюу толгой компанид Монголыг төлөөлж ажиллаж байгаа 3 хүн за хангалтгүй ажиллаж байгаа, зохион байгуулалтгүй ажиллаж байгаа, тайлан өгөхгүй байгаа, өдөрдөмжээр хангахгүй байгаа олон асуудлууд бий. Энэ асуудлуудыг бид нар бол ярьж байгаа. За дүүзэн гишүүд бол зарим нь бол бас их сайн ажилдаг, зарим нь бол алга болдог юм түүхүүдийг бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас бол зайлшгүй нэгдсэн мэдээлэлээр ажлын хэсгийг хангаж, төр засгийг хангаад яваа гэдэг одоо чиглэлийг өгж байгаа. За мөн хараат бус гишүүдийг томилуулах тухай асуудлуудыг бид мөн бас энэ хилцээрийнхээ төвшөнд аваад ингээд явж байгаа. Нэг шүүгчийн шийдвэртэй холбоотой асуудал байдаг. Энэ нь бол манай одоо энэ тууцын 3 гишүүний одоо хаалт хамгаалт тавих зогсоох энэ эрх үүргийг бол цуцалсан ийм байдал руу оруулсан эргэцүүн одоо нэг юм нөхцөл байдал бий. Бид бол нэг зүйлийг ойлгох ёстой. Оюу толгойн гэрээ бол өөрчилж болдоггүй гэрээ биш. Өөрчилж болдоггүй гэрээ биш. Өөрчлөх асуудал ярих бол бид ярих бүрэн эрхтэй гэрээн дээрээ энэ заалтууд нь байгаа. Монгол улсынхаа талд аль болох давуу талыг үүсгэх чиглэлээр ажиллаж байна. Та бүгдтэйгээ санал нэг байна. Тэгээд одоо хилцээртэй орно.
Элцээртэй одоо энэ үхэндээ л одоо маш товчоор хэлэхэд тэр хүмүүсийн төрөнд шийдэх гэж хүсэж байгаа асуудал бидний хамгийн сүүл шийдэхийг хүсэж байгаа асуудлуудтай давхцж яадаг. Бидний хамгийн сүүл төрөнд шийдэх гэж оролдож байгаа зүйлс тэдний хувьд хамгийн сүүл шийдэх тухай асуудал байж яадаг. Тэгэхээр би бол одоо дэлгэрэнгүй ингээд хамаагүй нөгөө тактиктэй холбоотой юмнуудаа дараа нь бас ажлын хэсгийн дарагтаа зөвлөлдөөд ингээд явъя л гэсэн юм л бодолтой байна. За зөвлөхөөр чинь тодруулъя. За баярлалаа. Тодорхой хариултууд өгж байгаад нөгөө төгөр яг сая нөгөө засаглалтай холбоотой зүйл дээр мэдээж хараад бус нэг гишүүнд томилох нь бол чухал гэж одоо ойлгож байгаа. Тэрнээс гадна энэ чинь 3 оролцогчтой байж байгаад энэ төсөл чинь 2 оролцогчтой болчоод нөгөө тал чинь зургуулаа болж байгаа бол бид гуруулал болчихсон юм билээ шүү дээ. Би бол тэгж л одоо ойлгож байгаа. Бид бүгдээр тэгж ойлгож байгаа. Тэр бид ингээд хараад бус шинжээж орлоо ч гэсэн энэ дээр бид нөгөө нэг санал өгөх одоо тэр эрхийн асуудлыг ярих бол болохгүй мэн гэж ойлгосон. Тэр нь бол нөгөө 20-50 хэрэг штэ. Veto right гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг та бүхэн дээр засаглалын хүрээнд ярих уу? Хэрвээ энэ асуудлыг ярих бол бид ахаал магадгүй 6-4 гэдэг ийм харьцаан дээрээс саналаа бид бол цаашдаа тэр төсөв мөнгөтэй холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гарах бол ахаал нөгөө тал давмгаалал ингэж явах юм байна л да. Гол нь нөгөө эргэтгэж байхын зарчмыг хангах тэр одоо саяны зүйлүүдийг бас ярьж гин үү? Энийг яах юм бэ л гэж асууж байна. За Дамтны сайдын микрофон хариулт. Тийм. Тэгээ би түрүүн танилцуулга дээр бас хэллээ. Бидний хувьд бол вето тавих эрх авах бас нэг нөхцөл нь шинэ хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг тэр концепцт байгаад байгаамаа зөвлөхөр гişүн тантай санал нэг байгаа.